За улсын баг хурал бол үнэн хэрэг дээр бас Монголын даг хөгжлийн нэг шин үүдийг нээж өрхийн татаж өглөөний нарыг харуулсан ийм баг хурал болж чадсан гэж би боддгийг. За яагаад гэвэл өөрийнх нь үндсэн үүрэг бол баг хурлаас Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлах, гаргах, боловсруулах ийм үйл ажиллагааг юуны өмнө хийх ёстой гэсэн том даалгавар манай төрөөс улсын баг хурлын өмнө тавигдсан. За энэ үүргийг бол биелүүлж улсын баг хурал бол нэн даруй үндсэн хуулийн төсөл боловсруулж улмаар ардын их хурлын чуулганда өргөн мэдүүлж ардын их хурлын чуулган үндсэн хуулийн төслийг авч хэлсэн юм. За тэгвэл зөвхөн төслийг боловсруулаад өргөн бариад зогсох биш, уг төслийг хэлцүүлэн батлах ажилд баг хурлын гишүүд маш идэвхтэй оролцсон. Яагаад гэвэл харьцангуй илүү ажилласан практик туршлагатай мэдлэгтэй байсан учраас баг хурлаас их хурлд оруулсан энэ төслийн хамгаалан батлуулж чадсан төвхтэй юм а. За тэр үед бол мэдээж хэрэг олон шин хуулиудыг батлан гаргасан. Тэр бол дандаа шин ялангуяа зах зээлийн эдийн засаг шилжиж байгаатай холбогдуулсан зах зээлийн эдийн засгийн харилцааны хуулиуд, за шин нөхцөлд парламентын ажиллагаа, ерөнхийлөгчийн ажиллагаа, үндсэн хууль, төвний цэцгийн ажиллагааны энэ хуулиудын анхны шавуудыг бол бүгдийг тавьж гаргасан. Монгол улсын үндсэн хууль.